Библи бол дэлхий дээр хамгийн олон хэл дээр орчуулагдсан, хамгийн олон хэл дээр орчуулагдж байгаа ном. Тэгээд Библи маань бас хамгийн олон тоогоор хэвлэгддэг, хамгийн олон тоогоор тараагддаг. Гэхдээ Библийн орчуулга бол ерөөсөө дэлхийн маш олон хэл дээр үргэлжилсэн хэвээрээ байгаа. Энэ түүх бол 2000 гаруй жилийн хугацаанд явагдаж байгаа. Тэгэхээр Библи бол хамгийн орчуулгын түүхийнхаа хувьд бол хамгийн урт түүхтэй ном байгаа. Тэгээд Библи маань яагаад ийм олон хэл дээр орчуулагддаг вэ гэхээр Библи маань өөрөө ганцхан ном биш. Библи маань өөрөө 1000 гаруй жилийн хугацаанд олон хүмүүсээр, олон мэрэгжлийн, олон ажил төрөлтэй хүмүүсээр бичигдсэн учраас энэ маань өөрөө нэг талаас харахад бол түүхийн ном. Өнөөдөр бол бид нар ямар ойд тэмдэглэж байна гэхээр Яков Шмидтийн Монгол хэлээр орчуулсан Матай сайн мэдээ гэдэг номын хэвлэгдснийх нь 200 жилийн ойд тэмдэглэж байна. Тэгэхээр энэ бол яг одоо бидний гар дээр байгаа хадгалагдаж үлдсэн ном. Тэгэхээр энийг бид нар Монгол бичгээр хэвлэгдсэн энэ номыг бид нар хараад тэр үедээ хэрэгжилж ирсэн үг хэллэгийг судлах боломжтой. Тэр үедээ Есүс Христэд итгэх итгэлийг яаж тайлбарлаж ирсэн, яаж ойлгуулж ирсэн гэдэг зүйлийг бид нар энэ орчуулгаас бас харах боломжтой. Тэгээд энэ маань өөрөө бас Монгол бичгээр хэвлэгдсэн учраас Монгол бичиг соёлын түүхийн нэг хэсэг баг. Тэг мэдээж 200 жилийн өмнө ч гэсэн Бурхныг орчуулагдж байсан гэдэг бол маш том түүхэн факт буюу баримт. Тэгээд түүнээс гадна маш олон орчуулгууд ер нь Монгол хэл дээр хийгдэж байсан. Тэр болгоныг та бүхэн хүчрээд, үзээд, нүд сэтгэлээ баясгаасай. Түүнээс ч илүүгээр бас түүхийн ийм гайхамшигтай баримт нотлохоонуудыг харж огшоосой, бахархаасай гэж урьж байна. Энэ үзэсгэлэн маань өнөөдөр нэгдээд 5 хоногийн хугацаанд үргэлжлэнэ. Энэ бүтэнсэ өдөр орой 8 цагт дуусна. Түүнээс гадна бид нар энэ айн хүрээнд бас эрдмийн хурлал хийж байгаа. Яг энэ Матай номыг 200 жилийн өмнө орчуулагдсан Матай номыг судлаад үүнтэй холбоотой янз бүрийн онцлогуудыг нь харуулсан. Мөн Яков Шмидтийн тухай бас илтгэлүүдийг бид нэр тавихаар бэлтгэж байна. 5 дахь өдрийн өглөө 10 цагаас өдөр 1:30 хүртэл эрдэнэ хурлал маань үргэлжлэх болно.